За ардын улсын 98 жилийн үндэсний хоёр наадмын хурдан азарганы уралдааны үзүүрийн эдэн азраг за ингээд одоо мандалагч машины ард дээр за 500 номертой мөрдсөн Аранхан аймгийн Хотон сүмийн уяаж Арднагийн нутам сүрэнгийн хурдан азраг өнөөдрийн ардын улсын 98 жилийн үндэсний хоёр наадмын азарганы уралдааны хөтөлсөн хэвээрээ. За энэ хоёр азраг бол одоо Аранхан аймгийн Хотон сүмийн уяаж Пүрэв сүрэнгийн бат тулгын уйсан Арднагийн нутам сүрэнгийн хараацраг за Аранхан аймгийн Хотон сүмийн Арднагийн нутам сүрэнгийн хараацраг өтөцсөн энэ за урдан азарганы уралдааны дөрвийн азаргыг одоо та бүхэндээ харуулъя. За урдан азарганы уралдааны 4-5-2 азарг орхон Аранхан аймгийн Хотон сүмийн уяаж Арднагийн нутам сүрэнгийн хараацраг айргийн дөрөв дээр урдаж байгаа Хөвсгөл аймгийн Дорногов аймгийн Хөвсгөл сүмийн уяаж Эрдэнэ хотын хул азаргыг Гамболтын Инкватор уйж айргийн 5 турцуулаа. Аранхан аймгийн Хотон сүмийн уяаж Арднагийн дулам сүрэнгийн хүү лав сүрэн гэдэг хүн хурдан хараа зэрэг айрагдуулаа. За төрийн их баяр нааданд ихнэстэмэр айрагдуулсан анх удаа азарг айрагдуулаа. Манай шууд нэвтрүүлэг дээр сэтгэлээс хооцох байлаа. За баярлалаа өнөөдөр. Ханаас төрийн их наадамд азарг айрагдвал таваар төгөх боллоо. Баяртай байна. За энэ хар азарг бол Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын Бачаргал гэж залуугаас авсан. Аймгийн алдартай байж. Тэг сайхан урд үлэх өгсөн байна. Баярлж байна. Хар азаргын яаж үрдэж байгаа? Аа бүтээш хоо шүү. Тийм юм байх. Таны бас нэгэн цаг үед одоо алдарт партизаны жанчмын хул гэдэг азарганы анхны эзэн улсын наадамд айрагдуулж байсан хүн тийм ээ? Аа тий, төрүүлж байсан. Миний аав улсад шүтлэн өрөө төрүүлж миний төрсөн ах Доломсургийн бүрвсрэн бас шүтлэн өрөө төрүүлсэн. Би тэгээ тэр хоёроо давтаж чадахгүй л байгаа юм тий. Тэгээ яг буурлмороо 3-аар тахгүй болцсон. Одоо яг азарг 5-аар тэх болсон. Бас баяртай л. Ардын улсын 99 жилийн үндэсний хоёр наадмын азарганы уралдаанд өнгөрсөн жил айргийн тав дурдсан Аранхан аймгийн Хотон сүмийн уяаж Дулам сүрэнгийн лав сүрэнгийн хурдан хар азарг өнөөдөр азарганы уралдааны үзүүрийн эдэр азарган дээр гараад ирсэн 5 дээр явж байна. Энэ гурван азарганы арийнх нь хар азарг бол өнгөрсөн жил төрийн их баяр наадманд аригсан Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сүмийн уяаж эзэн мөнхийн мөнх эрдний унган адуу Аранхан аймгийн Хотон сүмийн Дулам сүрэнгийн лав сүрэн өнгөрсөн жил төрийн их баяр наадманд энэ хар азарг айрагдсан ийм хурдан азарг юм байна. Соёолон азарг Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сүмийн нутагт болсон Зотлон уулын дэглэг нааданд төрүүлж байсан ийм хурдан азарг аа. Аранхан аймгийн Хотон сүмийн уяаж Дулам сүрэнгийн лав сүрэн бол аав нь одоо Арднагийн дулам сүрэн гэдэг хүн алдардаг жанчмын хул гэдэг азарг анх шүтлэн төрүүл айргаж явахдаа энэ хүний нэр дээр одоо уралж байсан аавынх нэр дээр. За ингээд ардын улсын 99 жилийн Монголын төрч ёсны их баяр цэнгэл наадмын хурдан азарганы уралдаанд 3 дээр Аранхан аймгийн Хотон сүмийн Дулам сүрэнгийн лав сүрэнгийн хар азарг, 4 дээр Өмнөг аймгийн Хамбогд сүмийн Нэргэн амруу Исалангийн Хээр бурд азарг дөрөв турдалаа. Зүгүрдө хүн нүгэрний стэртэй улбаатай Эхэзэн Чингис хааны үеэс саяатай 93 наадмын онцгой чимэг болсон Эрдэнийн шинжтэй аргамаг хурдан хөлгүүдэн алдаршуулан багтаяо. Эрхэт бүхэн Монгол улс атолорон дөртөө ёсны их баяр төмөн олны дэлгэр цэнгэл үндэсний их баяр наадам их Монгол улс байгуулагчны 814 жилийн ардын